За сайн бацгаана уу. Өнөөдөр би та бүхэнд чихрийн шижээ өвчнээ хүндрэлийн нэг хэлбэр болох хөлний шарах болон түүнээс үүдэлтэй хүлэд хариулах ийм шалтгааны талаар та бүхэнд танилцуулъя гэж бодож байна. Яг нь манай Монголд ч гэлтгүй дэлхийн нийтээр за энэ оройг бусд ч гэсэн чихрийн шижинтэй хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ бол мэдээж хоцлтын өвчин гэж бас хүмүүс нэрлэж идэг амьдралын хэм маяг өөрчлөгдсөнтэй холбоотойгоор энэ өвчнөр өвдөгчдийн тоо бол харьцангуй өндөр байгаад байгаа. За манай Монголд бол хэдэн хүн өвдсөн гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан миний амьдарч байгаа энэ газрын статистик мэдээлэл би яг харж байна л да. Инхээр 270-аас 345 мянган хүн чихрийн шижингээр өвдсөн байт юм байна. Тэгэхээр нийт хүн амын тоо 5.5 6 орчим сая хүнтэй хэд ийм өндөр тоо гарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүсийн тоо энэ өвдсөн энэ хүмүүсээс за 7-оос 10 орчим хувь нь гэдэг чи 27 мянгаас 34 мянган хүн гэсэн үг шүү дээ, тийм ээ. 10 орчим гэж бодглохлоор тэгэд энэ хүмүүс амьдралынхаа явцад ямар тэр хөлний чихрийн шижингээс үүдэлтэй хөлний шарах гэдэг шархлаатай болсон байдсан байна гэсэн ийм статистик дүгнэлтүүд гарсан байна. Тэгэхээр энэ нариогт хийгдсэн 2 янзын судалгааны дүгнэлт дээр ингэж бичигдсэн байгаа байхгүй юу. Тэгээд энэ нь ингэж явсаар байгаа юм. Тэгэхээр жилдээ 400-аас 500 орчим хүн энэ чихрийн шижингээс үүдэлтэй хөлийн хурууны аль нэгийг тайруулдаг ч юм уу, эсвэл хэсэгжилж тайруулдаг юм уу, эсвэл юугаараа тайруулдаг ч юм уу. Тэр гэмтлийн зэрэгээс хамааруулаад хөлөндөө тайралт хийлгсэн ийм тохиолдлууд их байдаг юм байна. Тийм учраас энэ бол яалтчгүй анхаарал татах юм асуудлууд байгаа. За энээс бол сэргийлж чадах боломжтой бол сэргийлэх бас боломж бас бидний гарт өөрсдөд нь байдаг юм байна. Ялангуяа чихрийн шижинтэй хүмүүсийн хүмүүс өөрсдөө за тэгээд тэдний гэр бүлийнхэн энд бас анхаарах хэрэгтэй гэдэг юм байна. За миний энэ дээр бичсэн хамгийн чухал зүйлийг би та нарт хэлье гэж бодож байна. Тэгэхээр яг энэ шархлаа нь 2 янзын байд юм байна. За нэг нь болохоор мэдээж энэ цусан зах сайхрын хэмжээний байнга тогтмол нэмэгдээд байхлаараа явганда цусны судснуудыг мэдрэх чанарын цусны эргэлтийн хомсолд оруулж ийн гэсэн үг. Тэр хэсэгтээ ялангуяа үзүүр хэсгүүдэд тэгэхээр цусны эргэлтийн дутагдал юм уу, цус хомсон ийм байдалд ороод ирэхлээрээ тухайн хэсэг газрын арьснууд ч юм уу булчин ямар нэгэн байдлаар тэжээл нь бол алдагддаг. За ингээд тэжээл нь ингээд багасны улмаас тэр хэсэгт арьс нь маш их нэгэн амархан шарах сорив авдаг ийм нөхцөл байдал үүсдэг юм байна. Улмаар арьс нь хитний мэдрэгшээд ингээд маш их өвдөлт өгдөг гэж байгаа. Ялангуяа энэ дээр бичснээр бол юу яадаг? Шөнийн цагаар бол маш их өвддөг. За ямар нэг юм зүйлээр дарах ч юм уу ингээд бол үнэхээр хэвийн хэмжээс их тэм цочмог өвдсөн байдаг гэж хэлж байгаа. За энэ өвдөлтийн онцлог нь гэх юм бол шөнийн цагаар их өвддөг. За энэ үед нь яа гэм бэ гэхээр энэ чихрийн шижингээс гаралтай өвдөлт байна гэдэг ялахад ингээд хөлөө ингээд орноосоо баг зэрэг унжуулдаг ч юм уу, эсвэл ингээд бицс гажуулан руугаа ингээд халахдаг ч юм уу, ингээд баг зэрэг хөдөлгөөн ингээд хийх юм бол тэр өвдөлт нь арай гайгүй болдог гэж байгаа. Тэгэхээр энийг чихрийн шижинтэй хүмүүс яах нь анзаараад ингээд туршаад үзэх хэрэгтэй. Өөрийгөө оншлно гэсэн үг. За хоёрдугаарт нь ихлээрээ тэр чихрийн шижинтэй хүмүүсээ за нэг хэсэг нь бол маш их өвдөлтөй болдог байх нь тий. Ялангуяа шөнийн цаг гэж байгаа. За нөгөөд хэсэг нь яа гэм бэ гэхлээрээ за энэ дээр бичснээр мэдрэлжүүлэлт нь мэдрэлийн тэр мэдрэг шин чанарыг рецепторуудыг ч юм уу мэдрэлийн судлуудын чихрийн шижин өвчнөө үед бол ингэж гэмтээдэг гэж байгаа. За энэ үед харин эсэргээр яа гэм бэ гэхлээр ерөөсөө юмыг сайн мэдрэхгүй юм болдог гэдэг ингэ бичсэн байгаа. За ингэ мэдрэхгүй болох нь ямар аюултай байд юм бэ гэхлээр жишээлх юм бол гутал ингээ өмсөд удаан ингээ талхлаа гэхэд бид нэр ингээ хөлөнд ингээ хүний хөлөнд ч гэсэн ингээ юу үүсдэг ч тийм ээ, цэвэр үүсдэг ч юм уу, аль эсвэл ингээ дарагдаад юу гэдэг вүлээ эвэр ургадаг тийм үү, эвэр ургадаг цэврүү яснаа хаарад ингээ эвэрлэг өмсөн. За тэгээд ургасан ч юм уу ингээд янз бүрийн байдлаар хумсаа авахд яах нь ямарсан байдлаар
нөгөө хумсын ингээд хурц авсан ирэмгийг ингээд дүрээгүй улмаас яадаг нөгөөх маань ингээд арьсаа баг зэрэг шалблах ч юм уу. За иймэрхүү юмнууд бол ерөөсөө мэдрэхэ байждаг гэж байгаа. За тэгээд гутал ингээд холгох гэх тээ. За иймэрхүү юмнууд бол мэдэхгүй яваад байгаа. Тэгэхээр ингэснээрээ тэнд хэсэгт ямар үрвсэл ч юм уу ямар нэг юм процесс дамжраа бактери үрчээд тэгээд цаашаага ясандаа хүрээд ингээд улмаар аюултай юм зүйлүүд үүсдэгэ гэдэг ингэж энэ дээр бичсэн байна. За одоо ингээд нэг нь болохоор мэдрэлийн гаралтай эсвэл нөгөөх нь цусны эргэлт багасантай тижээл нь багасантай холбоотойгоор үүсэн хоёр янзын нэг хөлн дээр үүсэж байгаа шарх байгаа тийм ээ. Тэгэхээр энэ хоёр нь хэдийгээр хоёулаа шалтгаан нь өөр боловч яах нь харахад шарх нь бол жижиг байж болно. Гэхдээ тэрний цаана бол нэлээд том гүн гүнзгий юм шарх байх боломжтой гэж ингэж үздэг юм байна. За өршлөн сэргийлэлт нь бидний хувьд бол чухал тийм ээ. За маш их шарх үсээд, өрөвсээд янз бүрийн улцаа байна бол мэдээж эмчит очих шаардлагатай. За тэгээд тэрнээс өмнө бид нэр өршлөн сэргийлэх шаардлагатай. Энгийн үнийн хувьд мэдчих хэвээр юмнууд байж байна. За тухайлах юм бол ингэж байна. Энэ өршлөн сэргийлэлт нь яагаад ингэж чухал байдг вэ гэхлээр ингэж байгаа байхгүй. Хэрвээ та ингээд хайхрамжгүй байдлаас өөрөө шалгаж үзээгүйс гэр бүлийнх нь анхаарал тавиагүй болмос ингээ хөлөндөө шархлаа үсэд тэр нь удаан явж байгаа ингээд хөлөө ч юм уу ямар нэг хуруугаа ингээд хариулаа гэхэд сэтгэл зүйн хувьд одоо ажлын чадварын хувьд бүтээмжийн хувьд амьдралын чанарын хувьд бол маш их бууралт үүсдэг. Тийм учраас энэс сэргийлэх хэрэгтэй гэж үзсэн байна. За одоо яаж сэргийлэх гэдэг дээр ингэж байна. Нэгдүгээрт нь өглөө орой болгон хөлөө шалгана гэсэн. Энийг бүр шүдэ угаадагтай яг адилхан энийг шалгаад сурах хэрэгтэй. Та ингээд шалгаад medium мэдэрч гэнэ үү, мэдрэхгүй байна уу тий. За ингээд өөрөө дараад үз эсвэл хит мэдэр байгаад байна уу, эсвэл одоо ингээд ерөөсөө мэдрэхгүй байна уу гэдэг ингээд үзнэ. За хэрвээ та одоо хөлөө ингээд шалгаж ингээд чадахгүй байх юм бол яах нь вэ? Та гэр бүлийнхний хүмүүсээс мойр байгаа ч хүмүүсээс туслалцаа авах хэрэгтэй. За хоёрдугаарт нь гэвэл энэ нэг маш их юм хөлийн тижэл алдагдаад маш их хураашин. За тэгээд эсвэл одоо яад ингээд маш их зузаан арьс ингээд үүсээд ингээд тэгж байгаа тохиолдол яах нь маш одоо тос ихтэй ийм тосоор хөлөө байнга тослох хэрэгтэй. Гэхдээ хизээч одоо хурууных нь хооронд одоо жишээлийн энэ хөлөөлөх хөлийн хурууны юм завсар хизээч тослохгүй. Ерөнхийд нь ингээ маш сайн тослоод өгөх хэрэгтэй. Яагаад гэж юм бэ гэд тэгэхээр тослог ингээд дутагдсны улмаас хөл нь ингээд маш хуурашаад тэгэнгүүтээ их амархан ингэж тэг янз бүрийн юмд ингэж одоо юу да арьсны завсар ингээд юу үүсдэг штэ ингээд одоо хагараад гэдэг юм уу. За тэгээд тэр нь ингээд шарх үсээд нөгөөдгөрөө бактери орох нөхцөл бүрдэж чинь. Тэгэхээр энэ чихрийн шижинтэй хүмүүс гэхлээрэ бактери ороод ингээ өрөвсөл үүсгэсэн ч гэсэн тэрийг ерөөсөө мэдэрдэггүй байхгүй. Тийм учраас энэ цаашаа ясандаа хүрэх юм аюултай байдаг. Хизээч та нар санаж байгаараа хөрвөлний хуруунуудынхаа хооронд энийг хизээч ингэж тослохгүй. Нийтэд нь ингэж маш их тослог ихтэй ийм тосыг хэрэглэнэ. За дараагийн юм нь юу вэ гэхлээр лосьон гэдэг байдаг. Бид нар ингээд арай шингэндүү ийм байдаг. Тэгэхээр лосьон, крем тэгээд бүр ингээд маш их ийм тослог ихтэй тос. Энэний хооронд нөгөө оруулж тос болон усных нь ийм харьцаа нь бол өөр байдаг байхгүй. Тийм учраас лосьоныг бол ерөөсөө энэ үед хэрэглэхгүй. Маш их тослог тэр юмыг л хэрэглэх хэрэгтэй гэж байгаа. За тэгээд энэ дээр ингээд бичснээр ингэж байна. Дараагийн юм гэвэл ингээд нөгөө чихрийн шижинтэй хүмүүсийн ингээд нүдний хараа ингээд өөрчлөлт ордог байхгүй нүд муудна тийм ээ. За энэ болохоор яа гэхээр харааны энэ артлын торлог гэдэг ингээд нүдний харааны юм нүд бол маш их асар их цусны судастай мэдрэлжүүлэлт эрхтэн байгаа. Тэгэхээр тэрэнд нь бас яг нь чихрийн шижин өөрчлөлт өгчдөг байхгүй. Тийм учраас хараа нь муудна. Эсвэл одоо хараагүй болох ч тийм аюултай байдаг. Тийм учраас хүн өөрөө ингээд нөгөө шархаансаа шалгаж ингэж чадахгүй. Тэгэхээр яах нь тол тавиад ингээд томруулдаг нэг юм шил байдаг шүү дээ. Тэрүүгээр ингэж жаад ингээд үзэх хэрэгтэй. Тэг өөрөө ингэж чадахгүй бол 90 тонны хүмүүсээр ингэж харуулах хэрэгтэй. Тэгээд бүр чадахгүй болох юм бол мэрэгжлийн одоо чихрийн шижингийн хөлийг эмчилдэг ийм одоо мэрэгжлийн хүмүүстээр үзүүлэх хэрэгтэй. Харамсалтай нь Монголд бол нэг байдгүй юм шиг санагдаад идэв. Одоо бол би болж иж магадгүй. Тэгэхээр энэ арчилгаа бол асар их өөр байдаг юм аа. За тэрнээс гадна цусны дах сахарын хэмжээг
байнга одоо тохиромжтой үзэж шалгаж явах хэрэгтэй гэж ингэж зөвлөсөн байна. За тэгээд мэдээж энэ хөлтэй холбоотой асуудал учраас гутал байгаа. Тэгээ гутлыг маш зөв сонгоно. Бүр ингээд барьсан юу үсгэхээр тэ цэврүү янз бүрийн холголт үсгэхээр тийм гутал юус өмсч болохгүй, аль болохоор зайтай. За тэгээд оймс маш их зөөлөн эвтэй хийм барьсан биш байх хэрэгтэй. Тэгэхээр зузаан арс үүссэн тохиолдол өвдгöd идэг. Гэтэл нөгөө чихрийн шижинтэй хүмүүс маань тэрийг мэдрэхгүй учраас мэдрэлийн гаралтай тэр хүндрэлээ болмоос ерөөсөө мэдрэхгүй. Тийм учраас одоо яа гэм гэхэлэр нөгөө юуны цаашаа ингэж одоо ингээд цаашаа улам нөгөө ивэр нь ингээд цаашаа ингэж ицээр аваад бас хүндрэл үүсгэх талтай. Гэтэл нөгөөдгөө чи ингээд үргэж юм уу одоо үргчээр зөөлөн ийм үргчээр үрж ингэж аль болохоор тэр хатуурсан арсын багасгаж явах хэрэгтэй гэж зүйлсэн байгаа. Хитрхээ гүнзгий ч юм уу эсвэл хитрхээ ширүүн ингэж үрж юусоо болохгүй. Тэрийг ямар нэгэн байдлаар авах ч юм уу ийм орлого бол аль болохоор бага хэрвээ мэрэгжлийн босвол юусоо хийхгүй байх хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Хамгийн аюултай юм нөгөө бактери орж үржиж цаашаа ясандаа хүрчвэ гэдгээс болгоомжлоод байгаа шүү дээ, тийм ээ. За хэрвээ хөлн дээр юм уу ингээд тэ бас юу үүсдэг үү айн. За тэгээд дээрэс нь би ивэр гэж хэлсэн те тэрүүнд ингээд түрхдэг ийм биш ийм наадаг ийм нэг юунууд идэг байхгүй юм лентнүүд үүдээ ийм аппингуудаар ингээд зарж байгаа. Хэрвээ та нар ингээд энийг саажиглах юм бол энаараа энэ ч нэг ийм зөөлөвчтэй одоо ийм энаараа за ингэж хардаг зөөлөвчтэй энэ голтой. Тэгээд тэрийг болохоор энгийн хүмүүс ингээд тэрэн дээрээ тавиад ингээд 24 48 цаг болгочдөг байхгүй юу. Тэгэхээр нөгөө тэр хэсгийнх нь арсын ингээд зөөлрүүлээд тэгээд үрэхэд ингээд айгу таатай нөхцөл үүсгэдэг. Гэтэл энэ чихрийн шижинтэй хүмүүсийн хөлийг арчлаад ингээд ивэр одоо юу үссэн байгаа тохиолдол яасан. Энийг бол хизээч хэрэглэхгүй шүү. Яа тэгвэл энэний тэр нөгөө ингээд яг тавьдаг юм дээр нь болохоор салицилийн сэр буюу ийм идэг шин чанартай тийм одоо хүчлэг юм байдаг байхгүй. Тэгэхээр би хэлсэн дахин хэлээд байгаа. Чихрийн шижинтэй хүмүүсийн хөлний мэдрэг чанар буурсан байдаг учраас тэр ингээд тавих юм бол цаашаа ингээд идээд ингэхт нь ерөөсөө мэдрэхгүй өвдөхгүй байжгаад янз бүр аюул болох вэ гэж ингэж хэлж байгаа. За нэг ийм пластрууд идэм бэ та нарт ингээ хараад байна. Тэр энэ болохоор энэ ийм зөөлөвч маяг ийм юмнууд байгаа байхгүй юу. Хэрэв машин ингээд өвдгөөд хөлийн өвдгөөд байдаг байхад энийг ингээд энгийн хүмүүс ингээ хэрэглээд ингээ гутал амьсны дотор гэж нөгөө хөлн дээр наажаад ингээ өмсчтэй. Гэтэл нөгөө чихрийн шижинтэй хүмүүс чинь мэдрэхгүй учраас юугаа мэдэхгүй холголтод янз бүр юм мэдэхгүй тийм учраас энийг бол яг хязгаарлагдмал тохиолдолд хэрэгжиж болно гэж байгаа. Яг бол энэ маань өөрөө юм идэгч бодисгүй юм юу гэж идэв. За тэгээд энаараа ийм юугаар ингээд зөөлөн юм өрүүлээр ингээд үрээд ингээд тэр зузаарсан юм арсыг багаар өдрөд ингээд баг зараар үрээд ингээд багасгаад авах хэрэгтэй гэж ингээд зөвлөсөн байж байна. Шарх үсэд байгаа ийм хүмүүс дараах юм хизээч хийж болохгүй гэж байгаа. За тухайлах юм бол зөвхөн одоо нэг ийм бандаж ингээд тэр шархны гадар ингээд нэг ийм силикон ийм зөөлөн ийм юутай бандажаар ингэж гаднаас нь дандаа ингэж бүрж ингэж юу яаж явах хэрэгтэй. Яг тэгвэл тэнд бохирч юм янз бүр юм оруулахгүй байх шаардлагатай. Хоёрдугаарт нь гэхлээр аль болохоор тэрэн дээр ингээд дараад ачаал үүсгээд ингэхгүй байх хэрэгтэй гэсэн байна. За дараагийн юм юу гэхлээр хэрвээ шархч улаан эсвэл ингээд дарахад ингээд халуун оргиод байгаа. Тэгтээ хүн өөрөө мэдэхгүй тэгээ халуун оргиод байгаа. Эсвэл ингээд хавцсан эсвэл өвдөлт ихтэй ч юм уу зарим тохиолдолд нөгөө нэг юуны тижэл алдагсантай холбоотой өвдөлт их байдаг гэж яасан тийм ээ. Тэрэн шиг ингээд маш их хүчтэй өвдөлттэй ч юм уу ямар нэгэн байдлаар үнэртэй байгаа. За ийм одоо ингээд хитрхээ сайн шахаж болохгүй гэж юм. Тэгэхээр ингээд баг зэрэг ингээд дараад үзэхэд ингээд ус ингээд гарч байгаа ийм тохиолдолд яг эмчтэр заавал очиж үзүүлэх хэрэгтэй. Тэгээд ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй гэж зөвлөсөн байж байна. За хүмүүсийн гэдэг тийм ээ хөлөө ингээд арчлах гад одоо нөгөө савнтай усанд ингээ хөлөөд өрөөд идэх тийм ээ. Ялангуяа ингээд нөгөө савн ихтэй усанд хөлөөд өрөнгүүт яадан ихлээр нөгөөх нь яадан ихлээр ингээд хөл юуны тослог тийм бохирдол энэ төр навхаас гадна хөлийг хуурашуулдаг байхгүй юу. За ялангуяа энд хэрэглээд идэв ногоон савн гэдэг. Тэгэхээр тийм юутай юунд бол хизээч хөлийг оруулахгүй шүү гэж байгаа. За дараагийн юм гэхлээрээ
одоо хөлний янз бүрийн аппаратнууд идэх тийм ээ. За тэгээд тэрнээс гадна массажны ийм устай чи ийм усгүйч ийм зэрэг тиймэрхүү юм бол ерөөсөө хийж болохгүй гэж байна. За тэрнээс гадна хэрвээ шарах ингээд үүссэн байлаа гэж чихрийн шижингээс үүдэлтэй юм шарах үүссэн байлаа гэхэд антибиотиктэй юм тосыг гэж ерөөсөө төрөж болохгүй гэдэг жаа. Яагаад тэгэхээр ийм нэг тоснууд аптекуудаар зардаг байхгүй юу? Тэгэхээр тэр одоо тоснуудыг түрэх юм бол антибиотик мэдрэгшийн чанар нэмэгдээд нөгөө шарах маань яадаг гэхээр суцаар юм амаар ингээд антибиотик хэрэглэхээр нөгөө шарахч ерөөсөө үйлчлэхгүй ийм аюултай нөхцөл байдал үүсдэг юм аа. Тийм учраас энийг бити хэрэглэрэй гэж байна. За тэгээд нөгөө холголтын би та нарт нэг холголтын наалт үзүүлэх гэж бодчихсон байхгүй. Нөгөө холгочдөг ч тэгэхээр тэрүүн дээр тавьдаг наалтыг бол ерөөсөө юу яахгүй шүү. Нааж болохгүй гэсэн байна. За тэгээд юу яадаг? Нөгөө хумс авахтаа аль болохоор яах нь маш сайн хардаг хүнээр, мэрэгжлийн хүнээр юм уу одоо ойр дотны хүмүүсээр туслуулаад ингээд ирмэггүйгээр аль болохоор хумсыг авах хэрэгтэй. За тэгээд дараа нь ингээд хумсаа ингээд сайхан ингээд зөөлөн үргчээр ингээд үргэх хэрэгтэй гэсэн ийм ерөнхий зөвлөмжүүдийг ингээд өгсөн байна. За тэгээд эндээс ингээд харах юм бол ямар юмнууд ингээд ажиглагдж байна вэ гэхээр аль болохоор яах нь өөрөө маш сайн шалах нь байна. Ойр орчны хүмүүс нь маш сайн туслах нь байна. Эмчтэр очиж байгаа тохиолдолд заавал эмчин шалгаж явах нь байна. За тэгээ совилогчтой мэ мэрэгжлийн хүмүүс ингэж бас шалгаж тусалж явах хэрэгтэй. За хэрвээ тамхи татдаг байх юм бол ерөөсөн маш богино хугацаанд тэрийг болох хэрэгтэй гэсэн байна. Яа тэгвэл энэ тамхичин яах нь тэр цусны эргэлт янз бүрийн юмд маш их хүчтэй нөлөө үзүүлдэг. Тийм учраас энийг аль болохоор болох хэрэгтэй гэсэн байна. За тэгээд өөрөөсөө байнга шүдэ угааж байгаа юм шиг өглөө оройдоо хүлээ шалгаа, гутлаа их айтайхан байлаа, гоомсоо айтайхан байлаа. Нэрэн гаргадаг юм маш богинохон мэдлэггүйгээс болж гаргадаг алдаа маань одоо маш томоохон юм үр дүнд, үр дагаварт тийм ээ хүргээд тэгээд эрүүл мэндийн хувьд болон ажил амьдралын одоо чанар буурахад нөлөөлж болцсохгүй байдаг. Тийм учраас миний өгсөн энэ зүйл бол нарыг босоод чихрийн шижин өвчтөй хүмүүсийн хөлний одоо шархлаа түнд хийх арчилгаа гэсэн ийм одоо гарын авилганаас та бүхэн танилцуулаа. Ингээд асуулт байвал доор бичээрэй. Түр баяртай.